Сөүлд байхдаа миний зочилсан Morning Cafe бүгдээрээ харцгаая. За тэгээд энэ Morning Cafe болохоор 21,000 воноор орсон Монгол мөнгөөр нэг 40,000 төгрөг юм байлээ. Тэгээд бусад Morning Cafe-тэйгээ харьцуулахад жоохон үнэтэй хийдий ч ялцчгүй орчин бодлого үйлчлэг нь бол илүү гоё юм байлээ. Тэгээд одоо энэ үүдээр нь ороод энэ харагдаж байгаа локерт болохоор хувцас гутлаа хийгээд тэгээд ингээд дотгошоогоо оронгууд гараа ариутгаж угаагаад энэ тавчгийг өмсөөд ордог байгаа. За ингээд оронгууд та нар харж байгаа айгүй олон төрлийн үйлдвэрийн муурнууд бүгдээр айгүй өөрхий ирэх. Тэгээд ингээд хүн дээр очиж сурцсан, эрхлээ сурцсан амар хөөрхөн муурнууд илээ. Би ч өөрөө угаасаа муурны бүр маш их хоббитэй, мууранд үнэхээр хайртай юм байна. Тэгээд энэ орчин, тэгээд энэ аквариум энэ надад үнэхээр их таалагдсан. За тэгээд орохдоо нөгөө 21,000 вон төлөөд орсон. Тэрэндээ болохоор ингээд энэ уух кофенуудаас сонгоод дээрээс нийтнийхээс донат бас хажууд нь давхар өгдөг. Тэгээд энэ дотроо өөртөө бас юм хөөрхөн муурны зурагтай, аягнуудтай эндээ бас зардаг юм байлээ. Тэгээд энэ дотор орохоор хувцсанд үс наалтгаас хамгаалаад ийм халааднууд байгаа юм билээ. Тэгээд энэ халааднуудаас өөрөө сонгоод өмсөд орно. Тэгээд энэ дотроо болохоор айгүй тийм гоё кози орчинтай юм билээ. Тэгээд муур эрхлүүлээд суух гоё цэвэрхэн орчин. Тэгээд дээрэс нь нөгөө массажны сандал энтертэй юм билээ бас. Яна энэ бондор нөхрийг хардаа тэр хөвтөж байгааг юм. Би тэгээд нөгөө нэг муураа орхиж явж исэн болохоор амар санаад байсан учраас Morning Cafe-гаар ингээд зочлоод идэг ийш тийш явахаараа. Тэгээд эднийх дотор амар хөөрхөн юм тустай янз янзын өрөөтэй тэгээд юм массажны сандал дээр суугаад тухлаад тэгээд эндээ ингээд нөгөө муураа илээд массаж хийлгээд кофегоо уугаад ингээд тухлаа суудаг айгүй тийм гоё тухтай орчинтай юм байлээ.